За сайн байцгаана уу? Та бүхэн цаг үеийн асуудалтай холбоотой ер нь бол энэ коронавирусын халдвар бас хятадд одоо гарсан дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмжүүдийг өгч байгаа. Тэгэхээр энэ коронавирусын халдвар нь бол ер нь бол мөн том төстэй өвчнөд адилхан амьсгалын замаар ингэж халдж байгаа. За энэ байдалтай холбогдуулаад ер нь том төстэй өвчнөөс урьдчилан сэргийлэх. За хүндрөхөөс нь өмнө яаж одоо мэдхүү зэрэг ийм зөвлөмжүүдийг өгөхөөр бэлдсэн байж байгаа. Тэгэхээр энэ шинэ төрлийн коронавирусын халдварч гэсэн тэр одоо улирлын томуу болж байна. Одоо өөрөөр хэлбэл манай улсад хүүтний улиралд бол хүүхдэд зориглон тохиолддог өвчин нэг нь том төстэй өвчин байгаа. Эдгээр бүгдээрээ адилхан л амьсгалын замаар халдж байгаа. Тэгэхээр зэрэг бид нар энэ шинэ төрлийн коронавирусын халдвар Монголд орж ирээгүй байгаа ч гэсэн одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байгаа. Тэгэхээр үүнтэй холбогдуулаад бид нар зөвлөмж өгье. Тэгэхээр бид нар ер нь бол амьсгалын замаар халддаг энэ эдгээр өвчнүүдээс урьдчилан сэргийлэхийн тулд бол ерөөсөө хүүхдийг одоо энэ өвчнөр тусахгүй байхад бол бид нар хоёрхан юм дээр л анхаарч байгаа. Тэгэхээр нэгдүгüүрт нь ээжүүд бол ерөөсөө хүүхдэд дагуулж олон нийтийн газраар ямааргүй байх юм. Жишээлх юм бол одоо дэлгүүрээр хүүхдэд тэрвэрэд өөр харах хүн олдохгүй бол тэгэл явцдаг л байх л та. Тэгэхээр энэ дэлгүүрээр хүүхдэд дагуулж олон нийтийн газраар явахгүй таны хажуугаар ямар өвчтөй хүн амьсгалын замын халдвартай өнгөрөө гараа явж байгааг хэн ч мэдэхгүй. Дээр нь одоо янз бүрийн энэ кино шив үзэх, өөрөөр хэлбэл үзлэг энэ одоо тоглолт энэ төр үзэх энэ үйл явдал дээр жишээ нь хүүхдэд дагуулад ингээд тоглолт үзээ явж явах юм. 3 настай, 4 настай, 5 настай хүүхдэд дагуулсан тэр бүхчим одоо танхимд ингээд тоглолт үзээ явж гин гэдэг бол угаасаа хүүхдийн хувьд бол хохирч байгаа. Тэр гэж олон нийтийн газраар ерөөсөө хүүхдэд дагуулж явахгүй гэдэг дээр бүр ээж аавд бол баттай зогсох хэрэгтэй байна. За дараагийн дугаарт нь бид нар бол хүүхдийн хоолтын асуудлыг одоо нэгдүгüүрт нь тавьдаг. Тэгэхээр зэрэг хүүхдийн дархлааг сайжруулах тухай асуудал дандаа яригддаг. Хүүхдийн дархлааг яаж сайжруулах юм гэхээр за тийм юм өгөхөөр дархлаа сайжирдаг гэсэн юм байхгүй. Ялангуяа 1 нас хүртэл хүүхдийн дархлаагаар битгий оролт гэж байгаа юм. Янз бүрийн юм өгч дархлаа сайжруулах гэж байхгүй. Юугаар дархлаа сайжруулах юм гэхээр ер нь өвчтөй хүүхэд ханиад хүрлээ хамуу гэдэг чинь ханиадыг яриад байгаа шүү дээ бид нар. Ханиад хүрлээ 3 сараас доош хүүхдэд онцгой анхаарна. Халууралтай хувьд бол 39-өөс дээш байхад эрсдэлтэй халууралт гэсэн хоёр юмыг бас тогтоож авах хэрэгтэй. Тэгэхээр зэрэг одоо 3 сараас доош хүүхэд, хөхний насны хүүхэд, 6 сар хүртэл хүүхэд, 2 нас хүртэл хүүхэд ерөөсөө л мэмэ хүлэх, хөхний сүв хооллох, 6 сараас дээш бол одоо нэмэлт тоолонд оруулж байгаа л да. Энийгээ яг нэмэлт тоолонд оруулдаг журмаараа оруулаад ингээ хоолтон дээр анхаарна. Тэр бидний хувьд бол хөхний насны хүүхэд бол ээжийн одоо сүүгээр байх хэрэгтэй. Ер нь бол ээжийн сүүнд байдаг хүүхдийн дархлааг сайжруулах нэг бодис байна. Тэр бодисыг дэлхийд дээр хийж чадахгүй байгаа байхгүй юу? Хийж чадахгүй байгаа учраас манай улсад ч гэсэн адилхан, дэлхий дээр ч гэсэн адилхан хөхний сүү орлуулагчийг рекламдахыг хоригддаг. Тийм бүр хуультай. Тэгэхээр зэрэг тэр ээжийн одоо сүүн дотор байгаа дархлаа дэмждэг тэр бодис бол маш чухал. Ялангуяа түүх өрөөнд ангир уурга, 1-2 хон тусал хар уурга хүлэгчэнд зөндөө их одоо тийм дархлааны бодис үүж идэг. Тэгэхээр хөхөө сайн хөхүүл 6 сараас дээш хооллохоор ямар хоол өгөхөөр сайн байдгийг гэдэг асуудлууд айгүй их ирдэг байна. Бүх ээж нарыг жирэмсэн болонгууд нь одоо бид нар их хүүхдийн ягаан дэвтрийг нэрлээ сурцсан. Жинхэнэ нэр нь их хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр гэсэн ягаан өнгөтэй дэвтэр бүх хүмүүс мэдж байгаа. Бүх ээжүүд мэдж байгаа, аавууд мэдж байгаа. Тэгэхээр энэ ягаан дэвтрийн 62 дугаар хуудсан дээрээс эхлээд хүүхдийн хоолтын тухай бичсэн байж байгаа. Тэгэхээр ингэж нэмэлт тоолонд оруулна. Энэ хоолыг ингэж бэлдэн тэдэн минут буцалгана гэдэг бүр ингэж бэлэн ийм одоо аргачлал байж байгаа. Энэний дагуу бол хүүхдэд хооллох хэрэгтэй байна. За дараа нь ер нь жоохон том болоод борог хоолнд орцсон. Одоо жишээлх юм бол 5-6 настай 1-2 дугаар ангийн хүүхдүүд энэ өглөө хүүхдүүдийг хичээлд нь явуулахдаа хооллогч явуулмаар ах. Ер нь ямар нэгэн байдлаар хооллоод өглөө явж байгаа их буруу. Тэгээд энэ хүүхэд ханиад хүрсэн байх, ялангуяа энэ томоогийн улирал энэ үед бол шүлтэй хоо сайн ууж байгаарай гэдэг зөвлөмжийг бид нар өгдөг. Шингэн зүйлийг нэлээд сайн уулга явж л болсон шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ийм их асуудал дээр байна. За тэгээд дараа нь бол дархлаа сайжруулах юм л хүүхдээ
амттай асуудал дээр хүүхдийн эмчнэр маш их ярьдаг болсон. Одоо өөрөөр хэлэх юм бол нэг 21 цаг 22 цагаас эхлэх удчмаар байгаа байхгүй юу? Тэгэхгүй одоо заримдаа бол ингээл 24 цаг, зарим айл шөнийн 1 цаг гэхэд хүүхэд унтаагүй өндөр тохиолдол үйж идэг. Хүүхэд унтахад бол ахлаас хэрэгдэг. Ялангуяа 21 22 цагийн үед хүүхдийг одоо өсөх тэр одоо дааврын хэмжээ сайжирна, тэгээд ахлаа сайжирна. Ер нь тэр 21 22 цагаас эхлээл нэг унтуулж имээр байх юм. За дараагийн нэг бидний бас бодоод байгаа юм. Ер нь дааруулахгүй байх. Ялангуяа сургуулийн насны үеэр малхаа өмсөх гээд олон асуудал яриад байгаа. Даарахаас ханиад үрээд байгаа юм биш. Даахаар бие эсрэг үз сулраад эсрэг үз суларсан байгаа форм дээр одоо амьсгалын замын халдвар авахаар ханиад үрээд цаашаа өнгөрөх гээд байгаа байхгүй. Тэгэхээр ийм юм дээр анхаар. За одоо өөрөө ирэхгүй хүүхдэд та нар авч явах юм шаардлага гарч болно. Жишээл эмнэлэг рүү авч явах одоо өөр яахаар зөндөө байгаа. Тэгэхээр зэрэг энэ энгийн маскыг зүүгээл хүүхдтэй бас маск зүүгээл хүүхдэд тохирсон хөөрхөн жижиг маскнууд байгаа. Нэг тал нь ягаан өнгөтэй гэхэд нэг тал нь цагаан өнгөтэй эсвэл цэнхэр өнгөтэй ч гэдэг юм. Тэр ерөнхийдөө бол хүүхдтэй маск зүүл өөрөө ч гэсэн маск зүү. Маск бол нэгдүгээр хүүхдийн улиралд хүүхдийн салхи залхихаас ч хамгаалж байгаа, халдвараас ч хамгаалж байгаа, хажуугаар ч нэггүй ханиалгаа гаргахад ямар халдвар өгч байгаа хэн ч мэдэхгүй. Тэгэхээр энэ маск бол маш чухал ажил. Ер нь одоо биднэрт бол дэлхийн эрүүл мэндийн байгууллага өгч байгаа зөвлөмж бол энэ шинэ төрлийн коронавирусээс хамгаалах юмны нэг нь бол ерөөсөө ингээл нэг газар руу яваад орохтол тэр иргэдэд зориулсан маска зүү гэсэн санамж л байж байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ маск зүү. За дараагийн тохиолдолд нь хоёрдугаар одоо олон нийтийн газраар яваад өөрөө анхаарах юм бол ерөөсөө гар угаах. Тэгэхээр гар угаах тухайн асуудал дээр хүүхдийн одоо сургуулиуд ээж, цэцэрлэгүүд ээж, хөөрхөн энэ хүүхэд бол яг ингэж зөв гараа угаах хэрэгтэй гэдгээр айгүй сайхан сургалт явуулсан байт юм лээ. Тэгэхээр зэрэг за ингэж заавал одоо нэг нэгээр нь ингэж гар угаана гэдэгтээ гол нь биш, маш сайн савндж угаах хэрэгтэй. Эхнээсээ гараа зөв угаагаад сураагүй бол тэгэл тэрүүгээр л дуусна л та. Тэгэхээр одоо ер нь бол сайн савнд гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг сайн савндж угаагаад гадагшаага гараад ирсэн, хаалга бариулт хүрсэн, 0-доо орсон. Хүүхийн тохиолдол болгон дээр олон нийтийн газраар явсан. Гэртээ орж ирэл явсан энэ гараа угаах тухай асуудал. Тэгэхээр гар угаах асуудлыг бол зөвхөн суулгалт өвчин одоо ходоод хэдсийн замын өвчний үед гар угаад юм байна гэдэг ойлголт байхгүй. Одоо амьсгалын замын өвчин бол мөн энэ бохор гараа бас дамжнаа. Тийм учраас бол гараа угаа гэсэн ийм хоёр их. За тэгэхээр иргэдэд хандаж бидний хэлж байгаа юм бол шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэхийн тулд халтар хамгааллын дэглэмийг баримтлан иргэд хоёрхан юм хийн. Нэг нь бол гараа угаа олон нийтийн газраар явсныхаа дараа хоёр дахь нь маск зүү. Гэр орондоо мэдээж одоо чийгтэй цэвэрлэгээ хийх, гэр орны ариун цэврийг сахих тухайн асуудал бол тухайн хувь хүний асуудал угаасаа байж байгаа. За дараа нь хүүхэд маань ханиад хүрлээ. Өөрөө ирэхгүй ханиад хүрнэ. Одоо ингээд ханиад хүрэхгүй байдгаар нь хамгаалаад байсан ч гэсэн ханиад хүрчил байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр зэрэг ханиадыг даван туулах биеийн дархлаатай байх хэрэгтэй гэдэг дээр бол онцгой анхаарах хэрэгтэй. Тэгэхээр бид нар бол ингээд байгаа. Одоо шинэ төрлийн коронавирус бол том хүнд бол чихрийн шижинтэй, зүрх судасны өвчтэй, уушгины архаг өвчтэй, ийм архагдуу ийм өвчтэй хүмүүстэр бол хүнд явцтай болж байгаа юм байна л да. Одоо хатгаагаар хүндрээд уушгигчм гэмтэх хам шинжгээ яриад байгаа. Тэгэхээр зэрэг хүүхдийн хувьд хүүхдийн архаг өвчин гэж юу гэдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр солитой буюу архитгүй байх хэрэгтэй. Одоо витамин D-ний дутагдлын тухай яригдчихэв. Дараа нь цус багталтгүй байх хэрэгтэй. Гээд одоо жишээлбэл ээж нь цус багталтгүй, хүүхэд цус багталтгүй байх жишээтэй юм яригдчихэв. Тураал гэж байгаа байхгүй. Тураалыг бол одоо хоол тижэл уург илчлэгийн дутагдал өдр гэж яриад байгаа. Тэр нь зөв хооллолтын тухай асуудал яригдчихэв. Тэгээд диатез буюу харшлын тухай асуудал яригдж байгаа. За харшлыг бол урьдчилан сэргийлэхэд хэцүү. Аавын тал, ээжийн талаас хоёулаа харшилтай байд юм уу? Орчноос болж харшил болоход бол сэргийлэхэд хэцүү. Тэгэхээр зэрэг энэ дөрвөн юмгүй хүүхэд бол ямар нэгэн юмыг одоо даван туулах боломжтой. Ер нь бол. Тэгэхээр зэрэг ер нь бол одоо асуултууд ирж ийн л та энэ дээр энэ бат сайхан жавзан баг мэддэг хүн спиртийг гэр орны шүршиг нь хэр дүнтэй вэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол гэр орны нөхцөлд спиртийг хэрэглэх нь бол тийм сайн биш.
Одоо бол хүүхдүүд маш их харшилтай байгаа. Ялангуяа Улаанбаатар хотын нөхцөлд бол юм болгоноос маш их харшиж байгаа. Тэр битгийгэл одоо өвчтөе хүүхдүүд уурсан хоолой агшилттай ороод ирэхэд бид нар спиртэн суурилсан гар угаалгыг гар ариутгалыг хэрэглэхэд харшдаг байхгүй юу. Тэгэхээр ер нь бол хэрэггүй. Энэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд чагнуур юм уу эсвэл одоо гэр орондоо халууны шил хэрэглэдэг нэг айлд 3-4 хүүхэд байлаа гэхэд 3-4-өлээ нэг халууны шилтэй байхад тэрийг харин спиртээр арчиж хэрэглэж болно гэж байгаа. Тэгэхээр ер нь зүгээр энгийн гэр орны амьсгалын замын одоо зүгээр том төс өвчнөөс биднес яаж сэргийлдэг яг тэр дэглэмэл байл. Түүнээс гэртээ спирт хэрэглээд байх шаардлага бол байхгүй. Зүгээр ер нь бол яг уу 70% спирт гэж байгаа байхгүй. 70%-ийн цэнхэр спиртээр халууны шил тийм одоо яг үнэхээр халуурч байгаа хүүхдүүд байгаа бол тэрийг нэгээс нөгөөд хэрэглэхдээ арчиж цэвэрлээд ээж болно гэж байгаа. За жирэмсэн ээжүүд яаж сэргийлэх вэ гэсэн байна. Ерөөсөө л яаж сэргийлэх юм гэдэг чинь амьсгалын замын халтур. Энэ өвчний өөрийнх нь хүнээс хүнд дамжиж байгаа. За энэ бол одоо гэдэг нь бол ерөнхийдөө батлагдсан учраас биднээс олон нийтийн газар явахгүй. Ер нь бол том хүмүүс ч гэсэн өөрсдөө бодох хэрэгтэй. Жирэмсэн хүнтэй, дээрээс нь ялах хүүхдтэй айлд ханиадтай байжиж айл руу ороод ах хэрэг байхгүй. Ер нь ханиалгаж байгаа хүмүүсийг маск зөөлгөж ер нь гэртээ оруулаад ч хэрэггүй. Маск зөөлгөж оруулах юм яах юм. Тэгэхээр ерөнхийдөө жирэмсэн ээжүүд бол олон нийтийн газараар бага юу. Дахиад хэлэх үг. Олон нийтийн газараар орвол нэгдүгээрт нь маск зөөж ор, хоёрдугаарт нь дараа нь гараа авах. Энэ хоёр зөвлөмжийг л өгнө. Тэгээд жирэмсэн ээжүүд бол өөрийнхөө жирэмсэн хяналтын эмчтэй нягт холбоотой байж ялангуяа жирэмсэн ээжүүдээр анхаарах юм бол даралт ихсэх хавгнах жоохон хавгнах тэр ээжүүд бол яг өөрийнхөө зөвлөгөө хэмжээр очих хэрэгтэй. Ер нь хараад хахад манай ээжүүд жоохон хавгнаал хөлөөрийн шилбээр нь баг зэрэг хавгнахад л за яах вэ гайгүй илгүй гэд ингэж яваад байгаа байхгүй. Ер нь ээжүүдэд даралт ихсэх хавгнах хоёр бол ер нь дэмий. За дараачийн асуулт нь ингэж асуусан байна. Энэ дуука гэдэг хүн асуусан байна. Осол 50 имийг хүүхдэд хэдийн хугацаанд дараа дахин уулгаж болох вэ гэж байна. Сарын өмнө ууж байсан одоо ууж болох юм чинь. За энэ асуудал дээр бол энэ осол 50 буюу тамифлу гэсэн нэртэй аллерген ч бол манай улсад зарагдаж байгаа. За энэ юм бол яг H1N1 өөрөөр хэлбэл томоогийн А хүрээний вирус, Б хүрээний вируст нөлөөлж байгаа. Тэр энэ имийг ууж байгаа бол тэр хүүхд А хүрээний эсвэл Б хүрээний вирусын шинжилгээ өгөөд А хүрээ Б хүрээгээд гараад ирсэн байх хэвээр. Тэгэхээр энийг одоо яг нэг ууж эхлэх юм бол яг 5 хоног уух хэвээр. За энэ хэдийн хэмжээгийн хэдэн килограмм тааруулж явах яг тэр үдсэн өрхийн юм ч юм уу чамаа үдсэн хүн чинь яам хэлж өгнө. Хэрвээ нэг удаа уучаад дахиж уух дараа болох юм бол дахиад өөрийнхөө эмчит хандж чийдэр гаргахаас энэ өөрсдөө дураараа ингэж уучлахгүй. Одоо өөрөөр хэлбэл антибиотикийн зохисгүй хэрэглээ гэдэг одоо бүр яригцаар байгаа тийм дэлхий дээр хүртэл ярьж байгаа шүү дээ. Тийм ээ тэрнтэй адилхан энэ осол 50% зохисгүй хэрэглээ тамифлу томуу бол томуу гэсэн байдлаар бас уухгүй байхгүй. Вирус бол вирус гэсэн байдлаар бас уухгүй. За ерөнхийдөө 6-аас 7 за энэ ингэж байна. Амар жаргал цэвэнд орж 6-аас 7 настай хүүхдэд өвлийн за бүр яачлаа. За ингэний хоормог уул хавгнахгүй төр хүүхдийн шарлалтгүй төрн гэцгээ гэдэг энэ хэр зэрэг шинжлэх ихийн идж явах зүг төр хүүхдийн шарлалтанд нөлөөлөх. За энэ ерөнхийдөө бол таанаас энэ юу хэрэглэх гэдэг дээр ээжүүдэд бол биднээс одоо хамгийн их хэлдэг юм бол ерөөсө хашил төрүүлэгч бацуудыг битгий хэрэглэх гэж байгаа байхгүй. Тэгэхээр ингэний хоормог уух бол ээжд болно шүү дээ. Хаван янз бүрийн одоо ингэний хоормогоор бие эсрэг сайжруулах. Гэхдээ нөгөө хүний ходоодны хүчлийн хэмжээ хэр зэрэг байгаагаа айгүй хараарай. Жишээлх юм бол ходоодны хүчлэгтэй бол уухт хэцүү. За дараагийн дугаарт нь удцсан ингэний хоормог. Дээрээс нь удцсан тараг уулаа гэхэд тарагчин бол өнөөдөр бүрсэн тараг бол маш сайн. Нэг хоног хөргөчөнд хадгаллаа маргааш боллоо. Ингээл энэ бол хүүхдэд зориулсан тараг биш болдог байхгүй юу? Жишээл жирэмсэн ээж зориулсан тараг биш болдог байхгүй юу? Тэгэхээр энэ ээжийн өөрийнх нь ходоодны хүчлийн байдал ямар байгаа? Нэгдүгээрт нь тэрийг харах хэрэгтэй. Хоёрдугаарт нь ер нь энэ жирэмсэн байгаа ээж. За харшлын фонтой хүүхдүүд
Энэ цитрус үе жимс ногоо хайрсан хуурсан юмнаас хол байх хэрэгтэй. Одоо жишээлбэл KFC байж гин тийм ээ. Чи хуушаар хайраад идээд авах уу? Уураар болгосон юм уу, жигэмж болгосон хоол хүний биед маш сайн. Хүүхэд жишээлх юм бол одоо хашилтай, диатеттэй, биеэр нь туулалт гардаг хүүхэд мандарин, апельсин хоёр идэхтэл ерөөсөө шууд биеэрхийн туулалт нэмэгдэг. Тэгэхээр энэ өнгөтэй жимс жишээлбэл чацарганыг өө гэж яриад байгаа. Чацарган чинь өөрөө бас өнгөтэй, альсыг өө гэж байгаа. Энэ бас өнгөтэй. Уух хүүхэд нь нэг өөр, уухгүй хүүхэд нь нэг өөр. Тэгэхээр энэ өнгөтэй жимс ногооноос ерөнхийдөө бол татгалзаад зүгээр ер нь шин бүрсэн тараг бол тэгээд ер нь биднээс өөрсдөө иддэг шин бүрсэн тараг тэгээд одоо шөлтөө хоол байна, уураар болгосон юм уу хоол гэхээр бууз байна, одоо лавшаа байна, зөндөө юм байна тийм ээ. Тэгэхээр энэ бүгд бол хэрэгтэй гэж. За биеийн эсэргүүцэл муутай хүүхдэд ахлаа сайжруулах ямар витамин өгөх вэ? Ханаа түрээд халуураад толгой нүгдэд хөвтчээд байна 10 настай хүүхэд чинь. За энэ дээрээс онцгой анхаа. Оюун тунгалаг гэдэг хүн асуусан байна. 10 настай хүүхэд миний үгэнд ороод толгой нүгдэд хөвтөд байна гэж энэ хизээч байхгүй. Эднэр чи ингээд одоо биднээсээ залхуу хүрээ хөвтдөх шиг эднэр ингэж орон дээр хөвчидэг хүүхдүүд биш байхгүй юу? Энэ бол цаанаасаа өсөлтийн гормон ашиглаж яадаг учраас байнгын хөдөлгөөнтэй нааша цаашаа босож суугаад ингээ байж идэг. Тэгэхээр энэ хүүхдийн толгой нүгдөөд ингээ хөвтөд байна гэдэг бол буруу. Энэ бол эмчит татсан дээр. За ээжүүдэд анхааруулахад одоо сансан дээрээ хэлье хоёр чухал зүйл байна. Танай хүүхд өнөөдөр эмчит очлоо. Эмчит очиад үзсэн эмч гайгүй гэж хэллээ. Тухайн үед ямар байгаагаараа эмчт өгнж байгаа. Одоо та нар юу анхаарах хэвтэй? Хоёрхан юм анхаар. Нэгд танай хүүхэд халуураагүй үедээ унжгар наана. За энэ 10 настай хүүхэд халуурахгүй мөртөө толгой нүгдэд хөвтөд байна. Унжгар наана. Халуураагүй байхдаа унжгар наана. Халуураагүй байхдаа хоолндоо дургүй байна гэдэг хоёр шинж бол хүүхэд хүндэрч байгаагийн шинж. Хүүхэд эвгүй байгаагийн шинж шүү. Тэгэхээр зэрэг хүүхэд бол халуураагүй үедээ бол тожигдолгүйгээл халуурахаараа унжигаа хөвтчихдээ штэ. Халуурахаараа хоолоо идэхгүй унжигаал тэгэнгүүт халуунаа болчихгоод хоолоо идэх эхэлдэг. Тэгэхээр халуурч байгаа хүүхэд бол мэдээж унжгар наамаа байна, мэдээж хоолндоо дургуун. Гэвтэл халууныг буулгаад парацетамол өгдөг юм уу, хүүтэнжид тавьдаг юм уу, сайхан халуун нь буугаад 37 руу гараад ирэхээрээ л хоолоо идээл тожигдолгүйгээд ирмлийн аюулгүй. Халуураагүй байхдаа ингээд унжигаад ингээд хоолндоо дургуй агуул хүндэрч байгаа хүүхэд. Сая 10 настай хүүхэд бол миний бодлоор шууд эмчит хандах хэрэгтэй хүүхэд байна. Тэгээ ер нь эмч рүү явахдаа хинлээ явах юм гэсэн асуудал гардаг байхгүй юу? Өрхийн эмчэд дуудаж болно, өрхийн эмч дээр очиж болно, 103 байж болно. Харьяа дүүргийн чинь өөрийн эмнэлэг байна. Таны амь насыг хүүхдийн чинь амь насыг хариуцж байгаа хүн бол өрхийн эмч, харьяа дүүргийн эмнэлэг хоёр байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тийшээгээ явна гэсэн. Цэр яаж авах хэрэгтэй байд юм бэ? Цэрэл байгаад байх шиг байх юм уугаад нэмэргүй гэснийг асуулт ирсэн байна л да. За цэр хавхлах юм болвол ялангуяа 6 сар хүртэл хүүхдэд шууд эсрэг заалттай. Нэг нас хүртэл хүүхдэд бол бас эвгүй. Ер нь эмчнэр бол хүүхдийн эмчнэр бол нэг наснаас дээш хүүхдэд цэр хавхлах юмыг бол хэрэгэлдэг. За нялх хүүхд байх тусмаа жишээлбэл калий одоо гэж тийм одоо хамгийн их. За жишээлбэл амбароксил гэж. За цэр хавхлах юмыг хэрэглэх юм бол цэр нь сайхан хохурлоо. Хохурсан цэрийг бид нар шиг гахтуу гэж гаргаж чадахгүй учраас шууд цэр нь доошоогоо ороод одоо та нар малын уушгийн цэвсэн харахаар олон гуурсан хоолойнууд байдаг. Тэр гуурсан хоолойнууд руу шигээд орчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ цаашдаа одоо бид нар бол нийжний авторац гэдэг одоо доод замын бөглөрл гэж яриад байгаа. Амьсгалын доод замын бөглөрлгээд айгүй хатгаагаар хүндрээд энэ бол хүндэрдэг. За тийм учраас цэр хавхлах юмыг нэг ойноос дээш хүүхдэд хэрэглэхдээ одоо нэг ойноос доошоо хэрэглэхгүйгээ шууд хэлчихье. Нэг ойноос дээш хүүхдэд хэрэглэхдээ дандаа унтаад боссны дараа хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл өглөө унтаад боссны дараа хүүхд хөдөлгөөнд ороод хөдлөөд явангууд цэрэн сайхан авахраад ханга ханиалгаад ханиалгасныгаа амьсгалын замаасаа гаргаад шууд залгичдаг байхгүй. Залгингууд хотоод руу н ороод баасаар нь гараад явна гэсэн. Өдөр бас унтаад боссныхын дараа хэрэглэнэ. За унтахын өмнө цэр авах юм хэрэглэх бол бас эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл унтаад сайхан боллоо, хүүхэд хөдөлгөөнгөө унтаад байдаг, цэр нь авахраад байдаг, доошогоор шигэх юм. Тэгэхээр энийг бол танаас эмчтэйгээ сайхан ярилцаад эмчийн зөвлөгөөнөөр цэр авах юмыг бол хэрэглэнэ гэсэн үг. За найтаж нус нь гоожоод унжгар байгаад байна нэ. Анаферон, миксофлу, биферонла 150 хэрэгэлдэгэ тун нэгтгэх болов гэж. За ерөнхийдөө бол
хүүхдийн эмчнэр нэг юмд дургу. Юунд дургу гэхээр эмчд очихгүйгээр ээж нар нь өөрсдөө дураараа нэг ийм сайн гинэ гэд нэгээс нөгөөд ингээд дамжуулж хоорондоо жоохон ярьж байгаад ингээд бас өвчтөг тохиолдол байгаа. Энд бол ерөнхийдөө хүүхдийн эмчнэр жоохон дургу. Яагаад тэгж байгаа юм гэхээр том хүний имийг өдөрт 3 удаа өглөө ихэд хүүхдийг бол хуваагаад 3 удаа өгчдөг байна гэсэн ойлголт байхгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ер нь хүүхдийн дархлааг дэмжих юм бол одоо амноферон сайн, эргоферон сайн гэд ингээд хэлдэг дээр бол бид нэр яг тодорхой юм бас хэлэхэд хэцүү. Яг тэр нэг ой хүртэл хүүхдээр бол хэрэггүй. А нэг ойноос дээшээ танаа эмч үзээд хэрэгэл гэсэн бол тухайн эмч чи өөрөө юмаа мэдээд хэлж байгаа учраас яг тэр югаараа хэрэглэж байгаа. Одоо энэ тохиолдолд хэдэн настай хүүхдийн хэдэн килограмм жинтэй гэдгээр аюулгүй байдаг байхгүй. Тэгэхээр тухайн эмч чи өөрөө үзээд хэрэгэл гэсэн бол болно. А нэг ой хүртэл хүүхдэд бол нэх их дархлаа дэмжих юм хэрэггүй. Сайн хоолол, мемэ сайн үг. Ер нь хөхний сүү гэдэг бол ер нь хүүхдийг авардаг шүү дээ. Ер нь хүүхэд хүндрэлээ маш хүн төвлөлөө. Гэтэл одоо хөхний хүүхд бол тэгэл ер нь сэхэл усаад ирдэг байхгүй юу? Тийм. За ер нь бол биднээс одоо коронавирусын халдвартай халдвар урьдчилан сэргийлээд одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол манай орныг урьдчилан сэргийл гэсэн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэрнтэй холбоотой бидний хэлэх ёстой юм бол ерөөсөө дахиад хэлье. Маска зүв, гараа угаа гэдэг хоёр юм дээр хүүхдийн хоолтыг хилчлээ. За ер нь бол би бас дахиад ер нь нэг хэлэхэд нөгөө их хөрсөн ягаан дэвтэр байдаг шүү дээ. Их хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр гэсэн ягаан дэвтрийн 32 дугаар хуудас үлээ А витамин өгөхтэйг байж байгаа. 6 сартай цэнхэр аагаа өгөөд түүнээс хойш 6 сар тутам гээд 59 сар хүртэл чинь 4 нас хүртэл байхгүй юу? Ягаан аа өгдөө. Улаан гэсэн үг. Тэр нь 200 мянгатаа. За ингээ хүмүүс юун дээр анхаарахгүй байх гэхээр 1 нас хүртэл хүүхдээ жоохон харчаад 2 нас хүртэл хүүхдээ жоохон анхаарна. Тэгчээр 2 нас өнгөрөөл анхаарахаа болно. Нөгөө аагаа өгөөгүй гэдэг байхгүй. Тэгэхээр зэрэг та нар яг дэлхийн эрүүл мэндийн зааварчилгааг их хөрсийн дэвтэр бичсэн байгаа. Тэр хуудсан дээр А витаминыг юу хүртэл 59 сар хүртэл 4 нас хүртэл өгөх гэдэг дээр аягүй анхаар. За дээр нь ерөнхийдөө манай орны хувьд бол 2015 оноос эхлээд юу гэсэн гэхээр одоо жилийн 4 улирлын турш заавал зунаа хасахгүйгээр витамин D-гээ бол өгөх гэж байгаа байхгүй юу. Тэгээд биднээс хойш 2 нас хүртэл өгдөг байсан. Одоо 3 нас хүртэл өгөх гэж байгаа. Ингээд хүүхдийн дархлааг дэмждэг хоёр юм А витамин, D витамин хоёр л байгаа. Тэгэл гол нь хооллол, тэгээ гэр орны дээр дулаан хавцлах бусад юмнууд гэсэн үг. За баярлалаа.